Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын жуулчлалаар Оросын холбооны улс болон Украины төлөөлөгчид Абу Дабид яриа хэлцээ өрнүүлж байна. За тэдний зорилго нь 4 жилийн хугацаанд бараг үргэлжилж байгаа. Энэхүү одоо дайн байлдааны үйл ажиллагааг зогсоох зорилгоор хэлцээ хийж байгаа юм. За лав гарагт одоо эхний өдөр бол яриа хэлцээ эхэлсэн. За энэхүү яриа хэлцээ бол одоогийн байдлаар дундаа явж байна. За дахин одоо өнөөдөр пүрэв гарагт бол яриа хэлцээ үргэлжлэн. За яриа хэлцээний талаар ямар үр дүн гарсан талаар одоогийн байдлаар бол тодорхой мэдээлэл харагдахгүй байна. За гэвч бол яриа хэлцээтэй холбоотой зарим нэгэн мэдээллийг Украины талаас нийгмийн сүлжээний одоо хуудсандаа дурдсан байна. За тухайлах юм бол Украины үндэсний аюулгүй байдал батлан хамгаалах зөвлөлийн дарга Рустем Умеров нийгмийн сүлжээний хэрэгслээр хэлэхдээ Абу Дабид 2 өдөр үргэлжлэгээр төлөвлөсөн хэлцээ 3 улсын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг оролцуулсан байдлаар эхэлсэн. Үүний дараа хэлцээнд оролцогчид сэдвийн дагуу бүлгүүдэд хуваагдаж ярилцсан. За дараа нь бол бүгдээрээ цуглараад дахин одоо бүтэн бүлэг байдлаар бол уулзгаар төлөвлөж байгаа гэж хэлсэн байна. За Америкийн нэгдсэн улсын багт Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн тусгай айлч Стив Виткоф болон өнгөрсөн сарын уулзалтанд оролцсон Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хүргэн Жаред Кушнернаар багтаж байгаа гэсэн ийм мэдээлэл цагаан ордноос ирсэн. За харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдгдэхдээ Абу Дабид болж байгаа яриа хэлцээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байгаа. За Москвагийн хувьд үр дүнгийн талаар тайлбар хийх төлөвлөгөө байгаа гэдгээ мэдгдсэн. За тэрээр хэлэхдээ энхийн яриа хэлцээний үүд галга нээлттэй хിവэр байгаа. За Москва Киевийг шаардлагыг нь биелүүлэх хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэж мэдгдсэн юм. За өнгөрсөн сард Абу Дабид болсон уулзалтыг дайны зогсооход бол тодорхой ахиц дэвшил гарсан. Гэхдээ гол асуудал дээр ямар нэгэн ахиц дэвшил гаралгүйгээр өрнөсөн болохыг нь талууд мэдэгдэж байгаа. За одоо явагдаж байгаа хэлцээр нь мөн Оросын холбооны улс Америкийн нэгдсэн улсын хооронд цөмийн засгийн одоо сүүл үлдсэн гэрээ болох старт гэрээтэй холбоотой гэрээний хугацаа пүрэв гарагт дуусгаж байгаатай дагцаж байгаагаар онцлог болж байна. За бас энэхүү яриа хэлцээ нь бол онцлогтой нөхцөл байдал болж байгаа юм. За Оросын холбооны улсын хувьд 2022 оны 2 дугаар сарын 24-нд Украиний эсрэг бол бүрэн хэмжээний давталгаа эхэлсэн. За түүнээс хойш бол жил бүр өвлийн улирлалд бол давталгаагаа эрчимжүүлж байгаа. За үүнд нь бол Украины тал тун дургу байгаа гэдгээ илэрхийлж байгаа ийм одоо уур амьсгалд уулзалт болж байгаа. За даваагаас мигмар гараг шилжих шүн нь бол Оросын холбооны улс асарт ихээр бол цохилт өгсөн. За ингэхдээ хэдэн зуун нисгэгч гонгоц 32 баллист пуужин Украин руу харавсан. За үүнээс болж дор хаяж 10 хүн шархтаж гэмтсэн гэсэн мэдээлүүд ирж байгаа. За Путин ерөнхийлөгчийн хувьд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампад хандаж хэлэхдээ Украины цахилгаан эрчим хүчний сүлжээнд цохилт өгөө төр зогсооно гэж хэлсэн. За үүний ийм одоо ойлголттойгоор Украин энэхүү яриа хэлцээнд оролцож байгаа ч гэсэн давталгаа үргэлжлсэн хിവэр байгаа нь одоо анхаарал татаж байгаа юм. За Украин сүүлийн жилүүдэд тохиолдож байгаагүй хүүтийн өвлийн нэг нь бол энэ удаагийн өвөл болж байна. За энэ жилийн өвлийн хувьд агаарын температур Цельсийн 20 хасах 20 хэм хүртэл бол хүүтэрсэн ийм байдалтай байна. За даваа гарагийн оройн одоо цохилтын үеэр Пуужин нисгэгчгүй онгоцоор болж сүрсэн Киевийн дулааны цахилгаан станц лав гараг бол гарагийн хувьд бол 60 орчим гадаадын элчин төлөөлөгчдийг хүлээн авч нөхцөл байдалтай нь танилцуулсан байна. За тус станцын хувьд бол 500 мянган орчим хүнийг халаалтаар болон одоо цахилгаанаар хангадаг ийм чухал байгууламжинд нь Оросын холбооны улс цохилт өгөөд байгаа. За мөн Оросын холбооны улс Украины эрчим хүчний байгууллагуудыг одоо цохилт өгч байгаа явдал нь зэвсэгт хүчин нь бол энэхүү одоо байнуудыг харахтаа Киевийн цэргийн үйл ажиллагаатай холбоотой гэж үзэж байгаа учраас энэхүү цохилт өгч байгаа гэж Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков хэлж байгаа. Путин ерөнхийлөгчийн зүгээс цахилгаан эрчим хүчний сүлжээнд цохилт өгөхгүй гэж хэлсэн. За үүнийгээ бол тур хугацаанд зогсооно гэсэн. За энэ нь бол хэр хугацаанд үргэлжлэх нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа. За харин Вашингтон төвтэй дайны судалгааны хүрээлэн Кремль одоо эрчим хүчний байгууламж руу цохилт өгч байгаа явдлыг бас тайлбарласан байна. За энэ нь бол энхийн яриа хэлцээтэй холбоотой. Өөрөөр хэлбэл энхийн яриа хэлцээний үеэр хөшөөрөг болох томоохон буултыг Украинаас авах зорилгоор энэхүү одоо эрчим хүчний байгууламж руу халтга үйлдэж байж болзошгүй. За сүүлийн өдрүүдэд Кремлийн зүгээс илүү томоохон хэмжээний цохилт хийх зорилгоор Пуужин нөөцөлж байгаа гэсэн ийм мэдээллийг мигмар гарагийн орой бас дайны судалгааны хүрээлэнгээс гаргасан байна. Оросын холбооны улс лав гарагт Украины зүүн хэсэгт орших хөл хөдөлгөөн ихтэй зах руу давталсан байна. За ингэхдээ бөөгнөрсөн одоо юм сумыг ашигласан үүнд бол 7 хүн амнасаа алдаж 15 хүн шархсан гэж албаныхан хэлсэн. Друшкава хотод болсон халдлага нь гал зогсоох тухай Оросын яриа үн цэнэгүй байсан гэдгийг харуулсан гэж Донецк бүс нутгийн цэргийн захиргааны
дарга Вадим Вляшкин тодорхойлж хэлсэн. Оросын холбооны улс мөн шөнийн дотор Украиний эсрэг 105 нисгэж онгоц харгавсан агаарын товтлогоноос хамгаалах хүчин 88-ыг нь буудаж унгаасан гэж Украиний агаарын цэвэргийн хүчин лав гарагт мэдгдсэн. 14 байршил 17 нисгэж онгоцны цохилт бүртгэгдснээс 5 нь бол газар дунж нурсан гэсэн ийм мэдээллийг өгч байна. За Днепропетровск мужийн төв хэсэгт Оросын зүгээс орон сууцны хороол руу бас цохилт хийсэн байна. Үүнд бол 68 настай эмэгтэй, 38 настай эрэгтэй амиа алдсан гэж тус бүс нутгийн цэргийн захиргааны дарга Александр Ханча мэдгдсэн. Мөн Оросын холбооны улс Өмнөд Одесс хотод томоохон хэмжээний цохилт өгсөн. За энэ талаар бол тус бүс нутгийн цэргийн захиргааны дарга Олег Кипр бас мэдэгдэж байгаа. За 20 орчим орон сууцны барилга эвдэрч нурсан нуранганд ороос 4 хүнийг аварсан гэж мөн мэдэгдэж байгаа юм. За яриа хэлцээ өрнж байгаа үеийн үед Оросын холбооны улс өөрийн товтлогоогоо эрчимжүүлж байгаа. За энэ нь бол яахын аргагүй яриа хэлцээнд илүү давуу байр суурийг олж авах гэсэн Кремлийн хүчин чармаалтын нэг хэсэг гэж дүгнэж болохоор байгаа гэдгийг ажиглагчид хэлж байгаамаа.